За бүгдний өглөөний мэнд 100 өдрийн челленж юм байна. 3 дахь хоног эхний өдөр нэг хүн хэлж байна. Тэгвэл өнөөдөр өглөө 7-оос ажилтаа учраас жоохон алхалтай ярьж эхлүүлж байна. Өчигдрөөс өглөө 7-оос ажилтаа байгаад за алхалтай өдөр юм уу? Орой алхачих гэсэн бол өчигдөрсөн. Ажиллагаа намжихгүй. Өчигдөр ерөөс алхаж чадаагүй. Ахт өглөө 7-оор зам байсан. Заалан тоглож баг зэрэг гүйсэн. Тэгээд нэг алхалтаан заавал өглөө л ажлаас өмнө авчрах бол тэгэл нэг ажил хэлчихлээр бодлоо байт юм байна. Өчигдөр нь 2 дахь 10 хоногийн сүүл өдөр байсан. За тэгээд өчигдрийн үед болохоор үр дүнтэй зүйл юм гэхээр алхаж эхэлснээс хойш нийтдээ баг 4 орчим 3 гаруйтай 4 орчим килограмм байна. Тэгээд тойрог хэмжилтүүд маань нэлээд зөвхөн багассан. ийм үзэлтэй байсан. За тэгээд өнөөдөрт нь бүтэнд амжилт хүсье. Гадаа 7 цагаас ажилтаа учраас түүнээс өмнө алхалтаанд дүүргээд ажилдаа орохыг бодож байна. Өнөөдөр арай өөр маршрутаар хичээл 7 цагаас ажилтаа техникийн хад дээр машин авч ирээд алхаж байна. Бол хоцорч ирсэн болохгүй. Цаг байхыг хичээдэг. Цаг харилцаадаг бол бас маш том соёл гэх юм уу. Тэгээд өөрөө хоцрох юм. Аль зүйлсээр хоцрох юм. Цаг хугацаанаас хоцрох юм дургу. Тэгэхээр цагаа барихын тулд машинтайгаа ойрхон ирээд тэгээд ингээд өөр алхаж байна. За өдөр сайхан гөрөл хэрэг.